Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийнхөө Монгол хэлний хичээлийг эхэлцгээе. 12 сарын 14. Бид өнөөдөр зохиолын дат утгыг мэдцгээе хичээлийг үзэж судалнаа. Амжилт хүсье хүмүүстээ. Бид өнөөдрийнхөө Монгол хэлний хичээлээр мөнхийн ус зохиолын хэсгээс уншиж судална. 1. Зохиолын хэсгийг уншиж зурагтай холбож бодъё. Мөнхийн ус зохиолын хэсгээс өвгөн амбаагийн өвчлөөдөж атарсан дух урт цахлыг ажиглаж суусан лот. Амбаагүй бид бас л тань шиг ийм өвчгөр тухтай цагаан сахалтай болох уу гэж асуув амбаагүй сахлаа амирч. Та нар ч гэсэн хизээ нэгэн цагт бас над шиг болно. Та нарын дух минийх шиг ийм материалтай болж бас цагаан сахал ургана да гэв. 2. Амбаагүй ийм залуу болж өөрчлөгдөж болох болов уу хүмүүстээ? Та нар юу гэж бодож байна? Энэ амбаагүй зураг харин ингэж өөрчлөгдөж болох болов? Болно гэж бодвол яагаад тэгж таамаглаж байгаагаа хэлж бичээрэй хүмүүстээ. Харин болохгүй гэж бодож байгааг бол яагаад гэдгээ үгүйс гэж тайлбарлаарай хүмүүстээ. 3. Дараах зохиолыг сахалтай жал гэж нэрлэсний учрыг уншиж мэдье. Сайн байна уу? Амбаагүй гэж зэрэг хашгиралдав. Гэтэл мөн хачин юм болжээ. Амбаагүй алга байлаа. Харин ингэртээ хүрсэн урт цахалтай жаалгүй ширээний дэргэд зогсоод амбаагүй цамцыг өмсөх гэж твдэж байснаа хүүхдүүд рүү харж сайн л байна. Та нар сайн уу? гэв. Гайхсан хүүхдүүд хариу хэлэхийн оронд амбаагүй хайцсан бэ гэж бас л зэрэг асууцгаа. Өнөө жал тэдний хариултыг сонсоод нүдээ бүлтгэлгэж би л байна шүү дээ. Та нар ч амбаагаа танихаа байчаа юу? гэв. Хүүхдүүд урт хар сахал руу гайхан ширтцгээхдээ учрыг олж чаддаг хиймэл сахалтай хүүхэд юм болов гэж анхандаа боцноо. Та нар ч амбаагаа танихаа байгаа юу? Гихийг нь сонсож мэл гайхаж хэлэхүүгээ олж ядав. Тэр жаал хиймэл сахалтай биш, жинхэнэ хар сахалтайгаас гадна амбаагүй хувцыг өмсөх гэж ядаж байх нь үнэхээр хачин. Амбаагүй том гутал өргөн цогор цамцыг өмснө нь яг л тахан доор орсон ишиг шиг харагдана. Яасан хачаа амар жаал вэ гэж цэцэг охин сэм ширнэв. Чи амбаагүй биш вэ? Харин хаанаас ирсэн жаал вэ гэж бут зүрхлэн асуув. Чи яагаад хар сахалтай болчихсон жаал вэ гэж лут дараалан асуув. Үгнэ. Та нар чинь би жаал биш амбаагүй чинь байна. Би уулаасаа сахалтай шүү дээ гэж сахалт жаал хариулав. 4. Таамаглан бодож бичээ. Хүүхдүүдээ сахалтай жаал амбаагүй хоёр нэг хүн өнөө биш үү? Та нар юу гэж бодож байна? Дэвтэртээ бичээрэй. Мөн бол түүнийг юу тэгж өөрчилсөн бол? Биш бол сахалтай жаал хэн болж таарах вэ? 5. Даалт утгыг таамаглан бодож ярилцъя. Чиний хажууд гэр бүлийнхээс хэн нэгэн гишүүр байвал өөрийн бодлоо таамаглаж ярилцаарай хүүхдүүдээ. Үүнээс өмнө амбаагүй ямар байсан болов? Өмнө нь чиний уншиж байсан өөр зохиол эсвэл чиний амьдралд тохиолдсон аль нэг явдлыг санагдуулж байна уу? Эсвэл огт өөр байна уу? 6. Зохиолыг үргэлжлүүлэн уншихын өмнө дараах асуултын дагуу хариуг таамаглан бодож загварт уулгая. Амбаагаад хэн хэрхэн тусалж түүнийг хүүхэд болгосон юм бол? Усын хаан тусалсан юм болов? Тэр шидэд тахуураараа тогсон юм болов? Хүүхдүүдээ өөрсдийнхээ таамаглалыг дэвтэртээ дуулгаарай. Бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ. 7. Зохиолыг үргэлжлүүлэн уншъя.
Амралтын өдөр тул богд ууланд гарч суугаалахаар хотын хүмүүс хөнгөн тэрэг хоёр дугуйт бас зарим эгц дээш нисдэг онгоцоор нисэж замын дагуу хөл ихтэй гадна уулын оргил гарах цахилгаан дүжингээр эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хүмүүс инээлдэн хөгжилтөн цугж байлаа. Амбаа тэр бүхнийг тоомсорлохгүй нүдээр ажиг харж би чинь өнөөдөр ач хүүгиндээ алчлах ёстойсон билүү? Муу тэргэндээ шалгалт хийлгэж цэнүүлүүлж аваад гарч үзье гэж амандаа шивнэж явлаа. Үүлэн борон цөмийн хүчээр хөдөлдөг машин байжээ. Амбаагаа ачнаар мянган километрийн цаана хонин усны говьд байдаг юм. Амбаагаа тэр хол газар цөмийн тэргээр өдөртөө очиод өдөртөө эргэж ирдэг байсан юм. Хурандаа сонор гахаж мөнхгүй юу болж байна? Надад ярьж өгөөч гэв. За хүмүүс хос. Өчигдөр амбаагаа манад ирд тамирын юм авсан юм. Гэтэл би андуураад хүнийг залуужуулах шин тан гэдэг юмнийхээ хамгийн сүүлийн найруулгыг өгч орхижээ. Амбаагаа маань нэг шөнийн дотор залуужжээ. Уг нь би имээ амбаагаа сүүлийн 50 жил туршиж байгаа юм л та гэж эрдэмтэн хэлээд сахалт жаал руу зааж энэ бол ямар нэг сахалт дэрэмчин биш. Мөнхийн ус ууж залуучсан 100 наст амбаагаа байна. Харин нэг юм дутуу уусан учраас сахал нь хар болсон боловч уужиж уналгүй үлджээ гэв. Бид өнөөдрийнхээ хичээлээр Лодонгийн төдийн мөнхийн ус зохиолоос хэсэгчлэн уншлаа. Хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хүүхдүүдээ дэвтэртээ тэмдэглэн бичээрэй. 8. Амбаагаа уг нь юу хүссэн бол гэсэн даалгаврыг бодож бичье. Мөн юу хүсээгүй вэ гэдгийг ч бичиж хүүхдүүдээ. Амбаагаа хүссэн зүйл нь юу байсан бол? Харин амбаагаа хүсээгүй зүйл нь юу вэ? Бичээрэй хүүхдүүдээ. Өнөөдрийн гэрийн даалгаварт зохиолыг цааш нь үргэлжлүүлэн бичээрэй. Энэ зохиолд ямар баатар нэмж бичгийг хүсэж байна? Амбаагаа сахалт жаал хоёрт юу тохиолдох бол хүүхдүүдээ? Зохиолын үргэлжлэлийг багш нар нь та нарын дэвтрээс үргэлжлүүлэн унших нь. Амжилт хүсье хүүхдүүдээ. Хэрвээ та нар ил төдвийн мөнхийн ус зүгнэлт туужийг уншвал амбаагаа сахалтай жаал хоёрын тухай илүү ихийг мэдэж зохиолоос ойлгож авах нь хүүхдүүдээ. Амжилт хүсье хүүхдүүдээ.